Өчигдөр хурлаад төр завсарсан ардчсан намын улс төрийн зөвлөл Монгол Ардын намын баг хурлын тогтоолоо албачиж ирэх хүртэл хуралдахгүй гэж мэдгдлээ. Түүнчлэн ардчсан нам засагт хамтрахтаа байгуулсан хариуцлагын гэрээгээ зөрчөөгүй хэрвээ ингэж дүгнсэн нь үнэн бол нэрээ цэвэрлэж авна гэх байр суурийг илэрхийллээ. За хамтарсан засгийн газар байгуулагдахдаа улс 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдээс нэн тэргуунд хийгээр төлөвлөсөн ажлаа тодорхойлж хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. За энд ардчсан намын гишүүд үзэл бодлоо илэрхийлэхгүй гэсэн заалт тусгагдаагүй гэдгийг онцолж байна. Тухайн гэрээг байгуулах шийдвэр зөвшөөрлөг өгсөн ардчсан намын бол үндэсний бодлогын хороо дүгнэх ёстой юм байна. Дүгнэх нь. Тэгэхээр намын дарга нар уулзаад юу ясныг би мэдэхгүй байна. Зүгээр гэрээ дүгнэх бол эрх зүйн боломж. За ер нь бол миний ойлгож байгаагаар ардчсан нам, ардын намын хүн намын гэрээний дагуу засгийн газрын мөрийн хөтөлбөр бол 578 зүйл заалттай байсан. Тухайн үед бид нар мэдээлэл авч байхад бол ардчсан нам, ардын нам хоёрын хувьд бол нийт сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь 85.9% нь ойролцоо ижлэхэн байсан. Тэр ч утгаараа тухайн үед бол бид нар гэрээг агуулгаар нь дэмжиж ирсэн. Тэгэхээр энэ гэрээг бол одоо энэ Монгол Ардын намын баг хурлаас яг тэр албан ёсны үндэслэхийг бичих нь манай ардчсан нам дээр ирэнгүүт бид нар одоо энэ гэрээгээ ил тод тавьж агаад за тэгээд яг ямар зүйл заалтыг нь яагаад зөрчөө гэдэг бас зүйл ярих хэрэгтэй. Ер нь бол шулуух хэлэхэд бол бид нар бас нэрээ цэвэрлэнэ гэсэн үг шүү дээ, тий. Ардчсан намаас улаа шалтгаалаад ч юм уу тий. Тэр гэрээг биелүүлээгүй ч гэдэг юм уу. Тим юм бах бах. Тэр гэрээ гэдэг нь бас амьдралдаа ч хараагүй ийм байна штэ. Гэрээ бол ард түмний хүн ч гэсэн нээлттэй байх хэрэгтэй. Энэ бол ямар нэгэн хувийн компанитай хоорондоо байгуулж байгаа гэрээ биш те. Ард түмний өмнөөс засаглалынхаа хэрэгжүүлж байгаа ийм гэрээ штэ. Байгаа бол. За байгаль юм шиг байгаа тийм гэрээ. Тэрийг мэдхгүй улсын их хурлын гишүүд үзээчгүй хараачгүй гэж тэрийг зөрчинө гэж юу ах вэ? Энд чи 68-ын судалтаа нам шүү дээ. Тэгээ засгийн газраа огцруулах нь бол энэ ардын намын л өөрсдийнх нь л асуудал болчиход байгаа. Гэрээг нь яг үзээгүй байгаа учраас хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн үедээ бол хамтарсан гэрээнд оролцсон улс төрийн намуудаас сонгогдсон байгаа гишүүдийн гаргаж байгаа үйлдэл шаардлага тийм ээ үүн дээрээ суурлаад хэд хэдэн удаагийн зөрчил гарсан хэд хэдэн удаагийн албан тооц ерөнхий наримчгийн дарга содоотор бас явуулсан гэж өөрөө хэлнэ лээ. Засгийн газрын гишүүдэд огт буруу байхгүй. Харин сайн ажилласан. Харин ч миний бодож байснаас илүү ажилласан. Гэхдээ би энийг бас буруутай гэж бас бодохгүй байна. Юу вэ гэвэл энийг бид нар бас цаг хугацаатай харьцуулж харах хэрэгтэй юм байна. Хамтрах үедээ бидний бүтээн байгуулсан зүйлсийн эндээс ирэх нийгмийн эдийн засгийн үр өгөөж тийм үү. За энийг сүүлийн 20 жил алдсан. Магадгүй цаашдаа хамтраг үгээс бидний цаг хугацаа алдаж болцсохгүй зүйлтэй харьцуулах юм бол энэ юуч. Тийм учраас би хамтарсан засгийн газар энэ хамтралыг бол түүх үлдээсэн маш бүтээн байгуулалтын ийм мега хамтрал байлаа л гэж хэлнэ. За засагт хамтарсан намуудын үзгэлсэн хариуцлагын гэрээг олон нийтэд ил болгох шаардлагатай. Өчигдөр 3 намын удирдлагууд уулзалт хийсэн. За гэрээний биелэлтийг зөвхөн намын дарга нар хэлэлцэж дүгнэх эрх байхгүй гэж ардчсан намын зарим гишүүд үзэж байна.